Минь яг одоо Японд 5 цаг 30 минут болсон байна. Номныхоо үржлийн талаар ярилцъя. 4-р дадал буюу 5 минутыг өөртөө зарцуулж чадж байна уу гэж бичсэн байлаа. 5 минут бол нэг мэтгэд биднийг 1 2 3 4 5 гэж тоолоход алга болчихно. Тэр 5 минутыг өөртөө зарцуулаарай гэж бичсэн байлаа. Ном унших, эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг хийх, хүүхдүүдтэй ямар нэг юм зааж өгөх, англи хэл зааж өгөх гэдэг ч юм уу. Өөрийнхөө сурсан мэдсэн мэдлэгээ зааж өгөх. Эсвэл байгаль дэлхийгээ хайрлах. Гэрээсээ гараад алхаж явахад, гэрийн чи үүдэнд хог байхад тэр хогийг карманда хийх гэдэг ч юм уу. Ихтлгийгээ хайрлаж, ухамсарлаж, 1 минутыг ухамсарлаж, 5 минутыг ухамсарлаж, 50 минутыг ухамсарлаж амьдарцгаая. Нэг мэтгэд бид нар 50 настай болчихно. Нэг мэтгэд бид нар энэ хорвоогоос алга болоод хүүхдүүд нь үлдсэн байна. Тэгээ үр хүүхдүүдтэй юу үлдээсэн бэ? Үхээсээ өмнө бид нар яг яах ёстой гэдгийг ухамсарлаж өөрийнхөө төлөө өдөр болгоныг зарцуулцгаая. 5 минут. За амжилт хүсье. Би чадж байна. Та ч гэсэн чадна гэсэн үг.